Сайн байцгаана уу? Боловсрал танин мэдэх хүн шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. За өнөөдрийн зочноор маань нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш сэтгэл зүйч Шин Долгор маань оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн сэдв маань бас өсвөр насны хүүхдүүдтэй нэлээд холбогдолтой байгаа. Тэгээд өсвөр насны одоо яг хүүхдийн сэтгэл зүй хэдэн наснд илүү бид нар анхаарах ёстой вэ? Хэдэн наснд илүү эмзэг үе дээрээ явдаг юм бол энэ асуултаар эхлэе те. За тэгэхээр ер нь бол яг хүүхдийн хөгжил төлөвшлийн хамгийн суур хундаан бол ихэнх эрдэмтдийн тодорхойлсноор бол 0-6 наснд тавигддаг гэж үздэг. За тэр ч битгий бүр ингээ Японы эрдэмтэд бол тийм ээ 0-3 наснд одоо хүүхдийн хөгжлийн бүр 80% суур тавигдана гэж үзсэн байдаг. Тэгэхээр бидний өнөөдөр тийм ээ одоо насанд хүрсэн хойноо аль эсвэл өсвөр наснд яг ямар хүн болоод байна, ямар асуудал тулгараад байна гэдгийн үндэс суур бол илүү нөгөө бага нас буюу эрт үеийн хөгжилтэй холбоотой байдаг. Тэгэхээр бид нар нөгөө өсвөр насны хүүхдтэй ч юм уу тийм гинт ингээл хүүхд маань өөрчлөгдөөл гинт янз бүрийн зан үйлийн тохиолдол одоо бий болоод үл ойлголцол бий болоод ирэхээр хүүхд маань гинт болохоо боллоо гэж ойлгож байдаг. Тэгэхээр ер нь л хүүхдийн хөгжил гэдэг маань бүр ихийн хөвлийдэх үеэс дөнгөж төрсэн үеэс тэр нера балчирч гэдэг юм уу те бага наснд буюу эрт үеийн хөгжилд нь илүү их анхаарч өгснөөрөө бид нар одоо тэр өсвөр наснда одоо залуу наснд нь ч юм уу тийм ээ илүү одоо сэтгэл хамар байх орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг гэсэн үг л те. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо ингэж ойлгож болох нь штэ хүн болох багасаа гэд энэ өвчин бүр ингээд яг л батлаад өгч штэ тий. Гэхдээ энэ явцад одоо ингээд хүүхд ямар нэгэн ингээд амьдралын явцад нэг трама авдаг штэ. Жишээ нь эцэг эхийнх нь хин нэг нь өөд болох эсвэл ингээд салалт үүсэхтэй айгүй сайхан өсөж хүмүүжүүлсэн байлаа гэж үзэхэд яг энэ нөхцлүүд ингээд тэр багийнх нь одоо суур хүмүүжилт нь нөлөөлж өсвөр насыг нь одоо эвдэх тийм одоо нөхцөл үүсэх үү? Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр нэг өсөндөө одоо тэр хүүхдийн тийм ээ одоо өсвөр насны дээрээ тулгуурлаж ярихад яг өсвөр насны хүүхдийн гаргаад байгаа үйлдэлүүд ч юм уу янз бүрийн асуудлууд тийм ээ тэр хүүхдийн өмнөх амьдралын туршлагууд одоо нэг өсөндөө бол ухамсаргүй байдлаар нөлөөлөөд тухайн асуудлыг шийдэхэд ч юм уу янз бүрийн одоо хамгийн энгийн жишээ авах тийм ээ яг тэр бага наснд нь эцэг эхийн хайр халамж хангалтгүй байсан ээнэгшил эцэг эхтэйгээ үүсгээгүй эцэг эх нь магадгүй гадагшаа дотгошоо ингээ аяллаар ч юм уу сурах гад ч юм уу янз бүрийн ажлаар ингээ явцсан тэр цаг хугацаанд эцэг эхийн хайрыг өөр хин нэгэн оруулж исэн ч юм уу альсууд огт орлоогүй ч юм уу тийм ээ тийм хайр халамж хангалттай мэдрээгүй хүүхдүүд өсвөр насндаа ирэхээрээ эцэг эхтэйгээ ойлголцдоггүй яагаад гэвэл тэр хүүхдүүдийн суур одоо ихтгэл үнэмшилд эцэг эхийн хайрыг мэдэрч байсан ээнэгшил гэдэг процесс явагдаг учраас өсвөр насндаа эцэг эхтэйгээ үл ойлголцоод ч юм уу те тэдний үгийг сонсохгүй байх аль эсвэл яадгийн эцэг хийгээ хайрлахгүй байх үл ошоогч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд үүсгдэг. Тэгэхээр энэ хүүхдэл гинт болохоо айлчлаа. Энэ хүүхд маань гинтл намайг одоо ингэж баг үзий хатаад байна. Намайг одоо ойлгохгүй байна гэд эцэг эхчүүд маань маш их хомдолж байдаг. Гэтэл энэний суур чи өөрөө яг тэр хүүхэд насны ээнэгшилтэй салшгүй холбоотой байдаг. Гэхдээ бас энийг бас өөрчлөх боломж байдаг л да эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ цаг гаргах хүүхдтэйгээ илүү одоо ойр дотн байх, илүү хүүхдэд ойлгох, хайрлах тийм ээ энэ цаг хугацааг бас тодорхой хэмжээнд нөхөх боломжтой гэж үздэг. Одоо жишээ нь одоо эцэг эхийн одоо тий одоогийн нийгэм ямар байгаа лээ маш завгүй өглөө гараад ажилдаа явбал орой ирдэг ч юм уу тий хүүхдүүдэд тавих анхаарал жоохон сулраад ирдэг. Яг энэ үед одоо эцэг эхчүүд маань хүүхд одоо тэр байхгүй байсан орон зай цаг хугацаагаа одоо өөр ямар байдлаар нөхөх боломж байдаг болов. За ер нь бол яг насны онцлогоос шалтгаалаад хүүхдэд цаг гаргах тийм боломжит хугацаанууд байдаг л да. За ялангуяа бага насны хүүхдүүд төр бол өдөр болгон тогтмол 30 минут яг чанартай цагийг гаргаач. Энэ нь өөрөө их хүүхдийн хайр халамжийг мэдрүүлж байгаа. Энэ одоо би энэ гэр бүлийн гишүүн юм байна. Энэ хүмүүсийн чи хайртай өрн юм байна гэсэн мэдрэмжийг хүүхэд бол хангалттай авч чадна гэж үздэг. За харин өсвөр нас болоод ирэхээр илүү ингээд хамт байх гэхээр нөгөө хүүхдүүдийн маань онцлог өөрөө эцэг их гол байр суурь эзлэхээ болдог. Найз нөхдөдөө илүү их цагийг өнгөрөөх гээд илүү их яах нь тий одоо гадуур ингээ хамт цагийг хөгжилтөө өнгөрөөх гээд байдаг. Гэтэл эцэг их нь али хамт али ингээ гэдээ хахаар эцэг ихтэйгээ илүү их цагийг өнгөрөөх сонирхолгүй. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авах боломжтой вэ гэхээр хүүхдтэйгээ ижилхэн хобби сонирхолтой болох боломжтой. Хамтдаа ямар нэгэн спортоор хичээлдэг, хамтдаа ямар нэгэн зүйлийг хийдэг тий ингээд нөгөө хүүхдийнхаа найз нөхөр мэт байгаад ирэхээр нөгөө хүүхд маань өөрөө ирэхгүй ээжтэйгээ яах нь найз нөхөр мэт харьцаад тэр харилцаа бол
яах нь илүү ойр татан зүйлээ ярилцдаг ч юм уу, илүү хүүхэд нөгөө сэтгэл зүйн тулгараад байгаа асуудлаа ярьдаг ч юм уу тийм ээ, ийм боломж гарч ирдэг. Тэгэхээр илүү насан дээшлэх тусмаа ялангуяа өсвөр наснд бол 7 хоногт нэг удаа бүр хүүхэдтэйгээ болцох ч юм уу, хамтдаа ямар нэгэн зүйл хийх ч юм уу тийм ээ, ийм чанартай цагийг гаргахад бол хангалттай гэж үздэг л дээ. Тэгэхээр эцэгчүүд маань ингээл завгүй гэж гүгэл хүүхдэд цаг гаргана гэхээр хүүхдтэй одоо ингээ ойлгоод ярилцсан гэхээр их л хүнд юм шиг хэцүү юм шиг ойлгож байдаг. Хамтдаа тийм ээ, одоо магадгүй ээж охин хоёр хамтдаа хоолой хингээ ингээ нарийн нандин зүйлээ ярилцдаг ч юм уу, аав заавал машин угаалгаад өгөхгүйгээр тий хамтдаа тэр машиныг угаангаа, машина янзлангаа эр хүний тухай нарийн нандин зүйлээ ярилцдаг ч юм уу тий. Ерөөсөө л маш энгийн аргуудаар бид нар яах нь хүүхдэд цаг гаргах маш боломжтой байдаг. Тэг энийг бол мэддэг хүмүүс айгу ховор хаа. Мэддэг юм шиг мөртлөө яг ингэ бас мэддгүй юм байгаа даахгүй. Бид нар ингээд цаг гаргаад байна гэж боддог боловч яг ийм одоо чанартай цаг бол юусаа гаргадгүй. Ялангуяа монголчууд энийг айгу мэддгүй юм шиг санагдтiin. Одоо жишээ нь ингээд би хүүхдүүдэд ингээ өсгөхийн тулд би амар их ном уншсан байхгүй юу. Тэр тундаас надад ингээ хамгийн их таалагддаг ингээд одоо төрлийн номнууд нь нөгөө нэг еврей ээжүүдийн одоо ном байсан байхгүй юу. Тэгээ бас миний ажилладаг байсан газрын захирал маань еврей хүн байсан. Эрэгтэн. Тэгээ би ингээд зөвлөгөө авч яасан байхгүй. Би одоо ингээд тэг хүүхдүүдэд өсгөхэд ингээд таны зөвлөгөө ингээ хэрэгтэй байна гэхэд ингээд чанартай цаг гаргах. Чи бүхэл бүтэн 7 хоногийн 6 өдөр нь 5 өдөр нь хүүхдүүдтэйгээ уулзах гэж болно. Гэхдээ 7 хоногийн нэг өдрийг яг нэг хүүхдтэй зориул. Хоёр хүүхдтэй бол тус нэг өдрийг зориул гэж хэлчихсэн аахгүй юу. Тэгээ би тэрнээс хойш бүр пүн гэл толгоонд амар хүлээж аваад тэгээ дандаа тийм нөө еврей ээжүүдийн тэ гэр бүлийн тийм номнууд хайдаг болсон аахгүй юу. Гадаад хэл дээр нь ч уншин, монгол хэл дээр нь ч уншин. Тэгээ монгол хэл дээр бүр амар гоё ингээ орчуулсан номууд бас байд юм билэ. Тэгээ энийг ингээд манай бүх эцэг эхчүүд ингээ мэдэж аваасаа гэж би амар хүсдэг асан. Ер нь бол ингээд хүүхдийн хүмүүжил гэдээ ярихын өмнө баг эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсролын асуудал яригадаад байгаа юм тий. Хүүхдийнхээ онцлогийг мэдэхгүйгээс болоод хүүхдийнхээ өсвөр наснд ямар онцлог илрээд байгааг мэдэхгүй хүүхд гинт ааш нь өөрчлөгдөөл, гинт ууртаа болоод, гинт эцэг эхээ өвийг сонсохгүй болоод зөрүүдлээл хэлэнгүүт чи өстө хизээ юм болчих, чи өстө хэний хүчинд юм болчих гэдэг юм уу. Гэтэл энэ хүн чинь тий хүүхэд наснаас том хүн рүү шилжиж байна. Сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд маш их өөрчлөлтөнд орж байна. Өөрөөс нь шалтгааллахгүйгээр тий тэр тархины хөгжил, даавар гормоны хөгжлийн нөлөөгөөр хүүхдэд өөрчлөлт ороод хахад тэр эцэг эхчүүд тэр хүүхдийг яах нь шууд л ингээд жоох хүүхчиг байх гад нэг бол өөрийнхөө бэрхшээлээр байх гад ч гэдэг юм. Ингээд энэс чинь болоод үйл ойлголцлууд үүсэл зөрчил маргаанууд үүсдэг. Тэгэхээр нэгдүгээр эцэг эхчүүд бас таны ярьсан яриан дээрээс бас хэлэхэд тийм ээ. Тэр ном унших ч гэдэг юм. Одоо бол юм сайхан хөгжсөн тий бараг л бүх мэдээлэл ингээд одоо гарт нь байна штэ тий одоо хуцаараа ч юм уу. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо бидний үед ингэдэг байсан. Одоо үеийн хүүхд гэж яриад байна гэдэг чинь тэгвэл таны үед ямар байсан бэ? Одоо үеийн хүүхдүүдийн нийгэм соёл хөгжлийн орчин өөрчлөгдөж байна тий. Тэгвэл тэрийгэ дагаад бид нар ч гэсэн хүүхдэд хүмүүжүүлэх тэр арга барилаа, туршлагаа тэрийгэ өөрчлөх, сайжруулах, хөгжүүлэх юм зайлшгүй шаардлагатай байгаа. Хүүхдэд цаг гаргаж ийн гэчээл одоо ингээл ажиглаад хахад ям зориул насны эцэг эхчүүд тийм ээ хамт гэр бүлээр нэг сайхан хоолнд орё гэснээр ажиглаад хахад ингээл бас ширээний ард уцаа ухаал суугаад иддэг. Би ингээд та нарт ингээд цаг гаргаж чинь хамт кино үзэж байгаа юм шүү, хамт хоолнд орж байгаа юм шүү гэх. Тэгэхээр ерөөсөө утасгүй, зурагтгүй бүх бие ихэл сэтгэлийг хүүхдэд зориулна. Ядаа ядчил хүүхэд юм ярьж байгаа чин сэтгэлээсээ сонсож өг. Тэгэхээр хамгийн энгийн арга бол хүүхдэд сонсохоос л эхэлнэ. Хүүхэд бүр багаасаа эхлээд бид нэр хүүхдээ ингээ ярьсан зүйлийг нэг чих тавиа сонсдог байвал хүүхэд өөрөө маш сайн ээждээ аавдаа өөрийгөө илэрхийлж ярьдаг болно гэсэн. Тэгэл нэг том болохоор нь л тий чи юм амаа ярихгүй яаж ийн хөөе али юу болоод байна? Али ээжтэй яриараа заа юу ээж нь чамааг ингээ сонсоход бэлэн байгаа шүү гэдэг. Хүүхэд багаасаа нөгөө ярих дадлыг эзэмшээгүй ээжтэй итгэж болно гэсэн мэдрэмжийг аваагүй учраас нэг итгэхгүй. Үгүй итгэхгүй ч байх уу те нэг дотроо бодоол аль эсвэл өөр найз нөхдөд яриа болцдог ч юм уу тэгээ асуудлыг шийд яваад идэх. Тэгэхээр бид нар яах аргагүй өөрсдийнхөө эцэг эхчүүд маань сэтгэл зүйн боловсролд анхаарч хүүхдийн тухай хүүхдэд танин мэдээ. Хоёрдугаарт энэ хүүхдтэйгээ яаж ажиллах, цаг гаргах ч гэдэг юм уу те хүүхдээ яаж хөгжүүлэх боломж байдгүй гэдэг сайхан ном зохиолууд ч байна сэтгэл судлаачд янз бүрийн гой подкастууд ч байна тийм ээ. Одоо ч гэсэн бид нар бас үргэлжлүүлээд ярина тийм ээ. Тэгэхээр тэр тал дээр бас их анхаараасай л гэж хүсмээр байна. Тийм. Бас одоо сая ярьлаа штэ тий. Одоо нөгөө нэг хүүхдүүд
миний одоо яг асуух гэж байгаа асуулт одоо дотгошоогоо одоо тийм хүүхдүүд идэв штэ. Одоо нөгөө бас үгдөө цөөхөн тэгээд ер нь дотгошоогоо тийм хүүхдийн сэтгэл зүйтэй яаж харьцуулах илүү ойлголцохол өсвөр наснд эсвэл бүр ингээд дотгошоо болсон хүмүүс идэг штэ. Одоо хүүхдүүд тийм өсвөр насны дотгошоо хүүхдүүдийн сэтгэл зүйтэй яаж харьцуул арай илүү нээлттэй доторх бодлыг нь гаргаж ирж эцэг эхчүүд ойлголцохол ер нь бол яг хүний төрөлхийн онцлог гэж байдгийн. Тэр маань бидний одоо сэтгэц буюу тархины онцлогтой холбоотойгоор тэр бол нэг өөрчлөгдөхөд хэцүү зүйлүүд байдаг. Тэгэхээр нэгдүгээрт одоо зарим хүүхдүүд илүү нөгөө нээлттэй юу бодож санаж байгаагаа, ямар мэдрэмжтэй байгаагаа сэтгэл хөдлөлөө ингээ шууд илэрхийлцдэг. Тэгээд нэг юм бодож санахгүй юм хөнгөн байдаг те инээ чанаагаал эсвэл уурлал ундуцаал ингээ явчихдаг. Зарим хүүхдүүд болохоор дотогшоо энэ маань төрөлхийн онцлог. Дотогшоо чиглэсэн хүүхдүүд ямар онцлогтой байдаг вэ гэхээр илүү дотроо юмыг боддог, тунгаадаг, сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргаж илэрхийлдэггүй. Тэр амьдралын одоо эцэг эхийн харилцааны ч юм уу бүх зүйлийг дотроо бодоод яваад байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нэг талаасаа тийм ээ яг хүүхдүүд ингээд давуу сул тал аль алинд нь байх ч гэсэн дотогшоо хүүхдтэй хүн бол хүүхдтэйгээ багаас нь эхлээд өөрийнхөө мэдрэмжийг яриулах, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь сургах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ингээд уурлаал ингээд нэг үлээсэн шаа шиг тий дотроо ингээд уура хоримтлуулаад гинт тесэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ дотроо ихэн боддог хүмүүс чинь бас сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бас жоохон сул тал байдаг. Яагаад гэвэл айгүй ихэн бодоод их бодож шаналлах ч юм уу те тэрийг тэр чигт нь хайчиж чаддгүй төрлөх онцлог нь учраас их ингээ бодоод ахна шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдийг бүр ингээ багаас нь ч юм аль эсвэл зөвхөн багаас нь ажиллаж чадахгүй байсан ч гэсэн өсвөр насны хүүхдтэй байвал янз бүрийн байдлаар те мэдрэмжийг илэрхийлж сургах байдал дээр нь ажиллана. Энд ч л өөрөө мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг маань яриулна л гэсэн үг. Өнөөдөр хичээл дээр нь ямар үйл явдал болов? Найзтайгаа цагийг юу хийж өнгөрөв? Тэгээд хүүхөө тийм ээ яриад эхэлж яхад нь дэмжиж сонсно. Хамт кино үзсэн хөвгчлөлтэй байсан уу? Ямар кино үзэв? Тийм кино үзсэн. Юунд таалагдав? Найзуудын чинь тийм ээ юунд таалагдахгүй байв гэд нөгөө асуулт маань өөрөө яах нь вэ? Чи хэдэн төгрөг үрсэн ч гэдэг юм уу материалыг ч юм уу альс ач холбогдол багтаа зүйлээс илүүтэйгээр тэр хүүхдийн сэтгэл зүй, мэдрэмж тэр хүүхдэд тулгараад байгаа ч юм аль эсвэл мэдрээд байгаа зүйл дээр нь тулгуурлаад асуугаад ирэхээр нэрэн би яг юу мэдрээд байгаа юм болоо? Би нэр ямар мэдрэмжтэй байгаа юм болоо тий гих мэтчил нөгөө хүүхд чи өөрөө эхлээд мэдрэмжөө таниад түүний дараад одоо тэр мэдрэмжүүдээ илэрхийлээд магадгүй ингээ зөв удирдаа сурнаа. За би ингээ найзтайгаа муудцсан учраас надад ийм ууртай ч юм уу төгшүүртэй мэдрэмж төрөөд байгаа юм байна. Тий энийг би яаж удирдах болох вэ? Мэдрэмжийг би яаж хүлээн зөвшөөрч болох вэ гэх мэтчлэн энийгээ ярих явцдал хүүхүүд өөр асуудлаа шийдэх юм чадвар байдаг. Гэтэл эцэг эхчүүд маань өмнүүр нь ороод чи юундаа уурлаад байгаа аль эсвэл чи найзтайгаа муудаад тахтай яадаг чи уушлахуучаач нэг бол чи ингэчээч гэж шийдлүүдийг өгөөд идэг. Тэгэхээр бид нар байнга хүүхдтэй хамт байхгүй тий. Тэгэхээр хүүхүүд өөрөө ямар нэгэн асуудал бэрхшээл тулгархад бие дааж юм шийдвэрлэх чадварыг бид нэр ерөөсөө харилцан ярилцах аргаар л хүүхдүүдийг яриулаад байх тусам хүүхдээс өөрөө шийдэл гараад ирдэг гэсэн. За би найзаасаа уушлахгүй ч өдөө нэг сүртэй ажил биш асуудал биш гээл тийм ээ. Энэ нь процесс ч ерөөсөө эцэг их хүүхд хоёрын хоорондын ярилцах ойр дотн амьд харилцаанаас л үүдэлтэйгээр бий болдог гэсэн. Эцэгчүүд уцаа авахад ч юм уу ажилгаа завгүйгээд ч юм уу хүүхдээ бид нар сонсохгүй байгаад байвал хүүхэд улам л хаалттай болоод байна. Гин тухайн орсон юм шиг аль чи ярих гэхэд хүүхд ярихгүй. Тэгэхээр яах нь ерөөсөө бид нар тэр мэдрэмжтэй ярих янз бүрийн үйл явдал болоход тэр үйл явдлын тухайд яриулах. Өөрөө нүдээр харсан ч гэсэн. Өнөөдрийн үйл явдал ямар санагдав? Өнөөдөр кино үзэхэд ямар санагдав? Гэр бүлээрээ ингээ салхинд гарсан чи юу нь гоё байсан бэ? Юу нь их хөвгөлтэй байв гэх тийм ээ. Бүгд ингээл яах нь тэр одоо аяллахын тухай ч юм уу кино үзсэн тухайгаа ч юм ингээ ярих нь л маш чухал гэдгийг л ойлгож авах хэрэгтэй тийм. Яг энэ дээр ингээ нэмэт хэлэхэд хүүхдийн сэтгэл зүйд тэмдэглэл бичих ер нь чухал лу. Тэмдэглэл бичснээр одоо интровертэй дотгошоо хүүхэд нээлттэй болох уу? Эсвэл тэмдэглэл бичснээрээ ингээд тэр хүүхэд сэтгэлээ нээж чаддаг болох уу? Ер нь энийг бас мэдмээр санагдаад байна. Наа чи маш гоё асуулт байна. Тэгэхээр нөгөө ярих боломжгүй ч юм уу, ярихыг хүсэхгүй байгаа ч юм уу, тийм хүүхдүүд байдаг. Бид нар ч гэсэн заримдаа өөр төрөд байгаа асуудал хин нэгэнд ярмааргүй бол бичих нь өөрөө баг ийм сэтгэл заслын арга гэж үздэг. Тэгэхээр хүүхдүүдийг тэмдэглэл хөтлүүлэх нь маш чухал. Энэ бичих гэдэг чинь өөрөө бүр ингээ гүнзгийрээд яривал маш юм чухал процесс явагдчихдаг. Хамгийн энгийн зүйл те өөр төрөд байгаа ингээд мэдрэмжээ ч юм уу альсэл өдрийн тэмдэглэл байдлаар ч юм уу ямар нэгэн зүйлээ бид нар ингээд бичиж тэмдэглэх нь өөрөө тухайн хүүхэд тэр дэвтэртэйгээ сэтгэлээ хуваалцж байгаа процесс явагдаж байгаа гэсэн үг. Тэр ярьснаас ялгаагүй бүх зүйл бичигдэхээр тэр хүн ингээд тайвширч идэг мөн
зөвхөн одоо өөр тулгараад байгаа асуудлаас гадна зорилгоо, мөрөөдлөө, хүсэл тэмүүлэлээ бүх юмаа бичгэд тэр өөрөө биелэхэд ч гэдэг юм уу тэр хүүхэд өөрөө зорилготой байхад ч гэдэг юм айгүй их нөлөөлдөг. Тэгэхээр би сүүлд нэг юм талархлын дэвтэр гэдэг дэвтэр гаргасан. 100 өдрийн талархал. Тэгэхээр хүүхэдтэй ингээд эцэг эхчүүд маань нөгөө хорвоо дэлхийг ингээ гоё өөдрөгөр хараасай бүх зүйл талархдаг байгаасаа гэх тий. Тэгээ орой олгоо ингээд гэр бүлэрээ тойр суугаад ингээд талархлаа тэмдэглээ бичээд унтлаа. Унтахын өмнө тий. Тэгээд унтахад тэр тарих өөрөө үргэлжлүүлээд яах нь дандаа тийм гоё талархалт үйл явдлуудын тухай одоо төсөөлөөд ч юм уу ингээд бэлдээд одоо биднэрт биелэг бэлтгэнэ шүү дээ. Дахиад талархалт үйл явдлуудыг бэлдэнэ гэсэн. Яг түүнтэй адилхан бичнэ гэдэг маань багаасаа хүүхдэд олгох юм бол маш чухал боловсрал, маш чухал. Одоо тэмдэглэлийн дэвтэр хөтэлдэг хүмүүс ч гэдэг юм аль эсвэл янз бүрийн байдлаар өдрийн тэмдэглэл хөтэлдэг хүмүүс илүү их амжилттай байдаг нь бас харагдчихэдэг. Тийм нарийн сайн судалгаа мэдэхгүй байна л да. Гэхдээ ер нь яг сэтгэл заслын юм үндсэн арга гэж үздэг. Харин дотогшоо чиглэсэн хүн тэрийг ингээд бичснээрээ өөрчлөгдөх боломжтой юу гэдэг нь бол боломжгүй гэж хариулнаа. Яагаад гэвэл энэ нөгөө хүний тархины маань өөрийн төрөлхийн онцлог байдаг учраас дотогшоо чиглэсэн хүмүүс бол өөрчлөгдөх боломжгүй. Гэхдээ бид нар нөгөө танил орчиндоо илүү нээлттэй хөгжилтэй байдаг. Нөгөө шинэ орчинд илүү ингээд дотогшоо чиглэдэг ч гэдэг юм уу. Нөгөө өөрт нөлөөлөд байгаа орчиноос шалтгаалаад хүн бас янз бүрийн байдлаар байна. Гэхдээ үндсэн суурь нь дотогшоолол дотогшоо. Дотогшоо ямар ч орчинд бүх орчинд дотогшоо чигээрээ байна гэж байхгүй байна шүү дээ. Найзуудтайгаа гэр бүлээрээ хамгийн сайн ойлгодог хайрладаг хүндээ жинхэнэ нөгөө маазраал галзураал хүүхдүүд чинь янз янз болдгоо шүү дээ тий. Гэтэл яг нөгөө өөрийг нь хүлээн зөвшөөрдгөө ч юм уу эсвэл танил бос орчин жинхэнэ дотогшоо цочиг дуу цөөтөө ч юм уу тэгж байдаг. Тэгэхээр өөрчлөгдөх боломжгүй харин бүр эртнээс нөгөө хүүхдийнхээ онцлогийг мэдээд дотогшоо байвал их юм боддог гэж шүү. Энэ хүүхдүүд маань тий наана ингээд өмбийгөө сууж байгаа ч гэсэн дотроо их юм бодоод байх юм байна. Тийм учраас яриулж одоо бичүүлж ч гэдэг юм уу тий янз бүрийн аргаар дотор нь тэр хадгалаад байхгүйгээр гадагшлуулахт нь яаж туслах вэ гэдэг дээр л бид нар одоо толгоогоо ачлах хэрэгтэй байна шүү дээ тий. Тийм байна. За бас нэг одоо өсвөр насны хүүхдүүд бөгөөд одоо яг энэ одоо бүхэл насны хүүхдүүдэд тулгараад байгаа нэг асуудал байгаа. Тэ хамгийн том одоо эцэг эхчүүд бидний одоо толгойн баг өвчин болж штэ. Энэ сэдв бол яхаа аргагүй те цахим донтолт гэдэг айгүй том сэдв байгаад байгаа. Энэ цахим донтолтоос одоо хүүхдээ хэрхэн яаж хамгаалах вэ те тэдний одоо тэр сэтгэл зүйтэй яг цахим донтолтонд орж байгаа хүүхдүүдтэй одоо яаж харьцах вэ? Энэ талаар бас мэдмээр байна. Зөв. Ер нь бол одоо нэгдүгээрт бол яг анх үндэс суурь нь бол яг эцэг эхийн хараа хяналт, эцэг эхийн хайр халамж, эцэг эхийн цаг гарах байдлаас үүсэлтэй. Хоёрдугаар шалтгаан бол багш нар. Багш нар өөрөө хичээл сонирхолтой. Хичээл хүүхдийг дурлуулж чадсан бол хүүхэд тэрийг хийн, сонирхон тий. За гих мэтчил нөгөө хүүхдэд яг нь тийм таата сайхан мэдрэмж төрүүлэх процесс байхгүй болонгууд тэр утсан дээр гарч байгаа тэр одоо янз бүрийн контент, бичлэг, янз бүрийн харилцаа холбоо ч өөрөө хүүхдэд маш хурц, маш тод тийм одоо таата мэдрэмжийг төрүүлээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хичээл нь тэр мэдрэмжийг өгч чадахгүй байгаа учраас тэрийг сонирхгүй. Эцэг эхтэйгээ ямар нэг юм хийх гэхээр ч юм уу ямар нэгэн тоглоом ч юм уу одоо тоглох ч гэдэг юм уу те. Тэр тэндээс таата мэдрэмж авахгүй. Тэгэхээр хүүхдэд тэр гар утас гэдэг зүйл чи өөрөө одоо бүр сошиал платформуд яаж байна гэхээр бидний нөгөө анхаарлыг баг ингээ хуваагаад авцсан тий. За жоох уцаа тавих гэхээр л шууд ингээ сонирхолтой юм гаргаж ирээл тэр өнгө будаг одоо тэр үзүүлж байгаа одоо дүрс зураг тэр контентууд юусоо тэр чигээрээ байнга өөр дөр ингэж барих юм одоо тийм горим үйлчлээд нь штэ. Гэтэл бидний тарих өөрөө тэрийг яах нь одоо тасах юм процесс явагдаад түүнээс их таата мэдрэмжийг авангуут донтолт гэдэг процесс явагдаад байгаа гэсэн. Тэгэхээр энийг бид нар ерөөсөө яг үндэс суурь нь бол одоо саяны хэлсэн шалтгаанууд байлаа. Нэгэнт ийм болцсон байвал яах вэ гэхлээр хүүхдийг тийм ээ бүр огт хорж болохгүй. Өнөөдөр гар утсан зохистой хэрэглээ гэж ярина уу гэхээс биш огт одоо хэрэглээгүй байна гэж байхгүй. Өнөөдөр нөгөө техник технологийн хөгжил байна. Хүүхдүүдийн сурж байгаа одоо бараг л тэрийг зөв ашиглах юм бол бүх талаараа хөгжих боломжтой байна тийм үү. Гэтэл сөрөг байдлаар ашиглаж байгаа зөндөө ийм хувилбарууд байна. Тэгэхээр энэ дээр яаж хяналтах вэ гэхээр магадгүй эцэг эхчүүд тийм ээ гэр бүлийн жижиг юм дүрм зохиож болж байна. За ядчил ширээний ард уцаа тавихгүй. За өнөөдөр уцсгүй интернетгүй юм эко өдөр шүү. Аав ээж нь өөрөө уцаа авахад хахад хүүхэд ч гэсэн уцаа авах тийм үү. Тэгэхээр яг ийм харилцан тохиролцож хүндэтгэлийн үндсэн дээрээс ийм жижигхэн хүрхэн дүрмүүдийг гаргадаг ч юм уу. За тэгээд хитрхи их оролцоод ирэхээр
гар утасны хэрэглээнд оролцоод ирэхээр ерөөсөө тэрнээс болоод хэрүүл маргаан бүх зүйл гэр бүлд үсээд нь шүү дээ тий. Тэгэхээр магадгүй хүүхдийнхаа тэр үзэж байгаа харж байгаа найзтайгаа харилцаж байгаа зүйлийг бас тодорхой хэмжээнд хүндлэлтэй харьцнаа. Тэгээд огт багасгах гэдэг дээр санаа зовхоос илүүтэйгээр айжмаар багасгах дээр л анхаарал хандуулна гэсэн үг тийм. Тэгжэл ажиллах одоо боломж байна да. Тэрнээс биш одоо яг нийгмийнхаа онцлогийг дагаад ер нь бол хэрэглээ өндөр байгаа нь бол бас нэг талаасаа хүлээн зөвшөөрөөд нөгөө талаасаа аюулгүй байдлын зөв зохистой харилцааг аль болох багасгах тал дээр нь л анхаарч өгнө гэсэн үг тийм. Уг нь бол яг энэ ингээ эсрэгээр аажмаар арай ихсгэх ёстой шүү дээ. Тэр хэрэглээг багаас нь арай ингэж нөгөө нэг барьж агаад тэрийг ингээд те одоо өдөр чинь 1 цаг байсан бол 2 цаг үддэг хэрэгтэй боллоо гэл те. Эсвэл ингээд заа чи 13 нас хүрсэн юм чи одоо ингээд сошиал хаяг нээж болно ч гэдэг юм уу те. Одоо ингээд хуулийн дагуу чи Facebook хаягтай болж болно. Тийм болохоор тэр болтлоо ингээд миний охин ч юм ингээд хүлээх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ууг нь энэ чи яг эсрэгээр ингээд багаасаа дээшлэх хэрэгтэй те. Манайх болохоор бүр ингээд ээж аав нар өөрт амар хуваач юм шиг надад санагдаад байдیں۔ Бүр багаасаа. Яг ингээ хоолын нүдүүлэхтэл шууд урд нь пад тавиал, уц тавиал энэ ингэж л хоолоо иддэг ингээл те. Энэ бүр өөртөө багаас нь ингээд айгу буруу сурахчаад дараа нь энэний дэлгэцэн хэрэглээ бүр дийлдэхэ боллоо гэл. Тэгээ хүүхдүүд нь дандаа шөнө 12, 1, 2 гэж унтна. Тэнгүү дахиад хүүхд руугаа бурууг нь чихдэг. Тэнгүүд өөрсдийнх нь унтдаг хэм маяг нь маргааш өглөө нь өөртөө ээж нь ч юм аав нь унтах гад хүүхдээ хамт орой унтуулцдаг. Тэгэхэд ингээд те амьдралынхаа хэм маягийн анхнаас нь өөртөө ингээд буруу тавьж өчөнгөтэй дараа нь хүүхдүүд руугаа өөртөө дайраад идэв юм шиг надад санагддаг байхгүй юу. Те 9 цаг ч юм уу 8 цагт унтуулах хэрэгтэй л өөртөө маргааш өглөө нь унтах гад хүүхдүүд орой унтуулдаг. Айлд очоод ч юм уу найзтайгаа суужгаад хүүхэд ингээд ээж маа утас гэдэг нөгөө асуудлыг хөнгөн шийдэх арга болгоод хоёрдугаарт нөгөө хүүхдтэй цаг гарахаас залхуураад ер нь залхуул хүмүүс шүү дээ тий. Уцаа өгөө саатуулаад ингээд нэг хүүхдийн зугаацлах хэрэгсэл болгоод ашиглаждаг. Гэтэл тэр маань өөрөө хүүхдийн тархинд маш хүчтэй юм хөөрлийг үүсгэждэг. Тэрийг хараад хүүхэд маш хурц мэдрэмж аваад тэгээд дараагийн удаа яах нь зургт үцэхгүй, ном уншихгүй, тэр уцыг л үдчихээ санаа амардаг ч гэдэг юм уу тий. Тэгэл айжмаар нөгөө дийлдэгэ байгаа. За үгүй уцын үг. Уцын өгжөж энгийн хоолыг нийдүүлээ. Уцын өгжөж энгийн тий уурлаад байна. Нөгөө хүүхэд чинь бүр ингээд нэг тийм дийлэх одоо арга хэрэгсэл болгоцсон тий. Би уурлаад уцал үзүүл би хоол идэн, уцал үзүүл ингээ нэг юм баг рефлекс болгоцсон учраас багаасаа юм буруу хэрэглээтэй болгоод байна л да. Тэгэхээр яг нэг талаасаа одоо нэгэн тийм болсон хойно бид нар яаж энийг өөрчлөх вэ гэдэг дээр нь илүү анхаарна. Харин багаасаа эхлээд хүүхдийг номон дурлуулах, хамтдаа тоглох юм зөв арга барилаар ажилласан бол тэр хүүхдүүд яг нь утасны хэрэглээг нь бид нар зохистой одоо 30 минут байвал хангалттай ч гэдэг юм уу те. Ингээд ирэхээр хүүхдийг бас утасыг зөв зохистойгоор ашиглаж болно. Жишээ нь номон дээрээс уншсан сэдв маань өөрөө одоо юм амтны тухай, эрвээхээний тухай байлаа. За тэгвэл уцаар үзэж байгаа зүйл маань эрвээхээний тухай байлаа. Хүүхдтэйгээ хамт ярилцж байгаа сэдв маань эрвээхээний тухай. Ингээд интеграцчлсан маягаар бид нар утсыг зөвөр ашиглаад хүүхдийнхаа мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийх байдлаар ашиглаж болно. Зөөлнөр дагшлаж штэ тий. Тэгээ тэр нөгөө үзэж харж байгаа контент маань өөрөө хүүхдэд дандаа юм зөв мэдлэг боловсролыг олгох байвал энэ ашигтай хэрэгтэй. Тэгээд зохистойгоор ашиглавал бид нар бас маш гой боломжууд болно байгаа. Гэхдээ ямар ч хяналтгүй юу үзэж байгаа нь ч мэддэхгүй, юу хийж байгаа нь ч мэддэхгүй ингээл хүчдэг. Тэр бол өөрөө бас их хортой л да хүүхдэд тий. Би одоо жишээ нөгөө хүүтэйгээ одоо утсан дээр бас жоохон зөрчилддөг байхгүй юу. Тэгээд би нэг ингэсэн хоёлаа ер нь гэрээ хийгээд гэрээ гэж бараг юу юм айгүй сонсч ирсэн юм байна гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь гэрээ хийгээд өдөрт чи 2 цаг л одоо тий 11 настай чи өдөрт 2 цаг уцаар тоглоно. Тэгтээ чи хүссэн дуртай юм одоо тий ангийнхантайгаа нэг юм тоглоод идэг тэрийгэ болно. Тэгтээ чи гэртээ ирээ хичээлээ тараад амраад өдрийнхөө хоол ундыг эзсний дараа жоохон амарч байгаа даалгавраа хийсний дараагаар тоглоно. Тэгтээ 2 цагаа чи дасдах юм уу? 2 цагаа угсруулж тоглох юм уу? Чи өөрөө сонго. Хэрвээ энэ гэрээ зөрчигдөх юм бол би чиний утсыг 3 хоног хурааж авна. 2 цагаас сэтэрх юм бол гэд нэг тийм хөөрхөн жижигхэн гэрээ хийсэн. Тэнгүүд одоо гэртээ ангууд яа нээж цагаа харцсан одоо нөгөө утсаа гэд өөрөө
За би 2 цаг тоглолцсон шүү гэд тавиад за одоо чи би чинь зурагтаар за бараг мэдээ үзчихэд даалгавраа ухааны юм ярьж байгаа. Тийм ер нь тийм хөөхөн жижигхэн хүүхдтэйгээ гэрээ ийм арга барилууд янз бүрийн сонирхолтой зүйлүүд бол яг утсыг зохистой хэрэглэх юм саяны таны хэлсэн шиг ийм зохистой хэрэглээнд оруулж өгнө л дөө тий. Миний шийтгэл арай хүн даа уцыг чинь 3 хоног хураана гэд. Тэгэхгүй бол ер нь жоохон дийлдэхгүй байх шинжэндээ ороод исэн юм. Тэнгүүд чи өөрөө л мэд 3 цаг тоглоод 3 хоног хуцаа хураалах юм уу 2 цаг тоглоод өдөрт 2 цагаа эвтэйхэн хуваарлаж тоглох юм уу гэдэг. Зөв ер нь яг ингээд нөгөө шинжилгээ ухааны талаас нь тайлбарлавал ямар нэгэн шин дадлыг хүүхдэд суулгах гэж штэ. Тогтмол 2 цаг утас үзэх сонголт хийж бас тэгэхээр тэр зан үйлийг бий болгохын тулд нэг бол шийтгэл, нэг бол урамшуул гэсэн юм зарчмаар шин дадал одоо хүүхдэд суулгана. Тэгэхээр өдөрт ийм тогтмол 2 цагаа яг барих юм бол урамшуул хэрэгтэй тэр хүүхдэд чи их сайн байна тий. Харин нөгөө гэрээгээ зөрчөөд явал шийтгэл. Тэгэхээр таны хэрэгжилж байгаа арга барил бол шинжлэх ухаанч зөв арга барил байна гэж хэлэхээр байна тий. Ашгүй тий. Бас одоо хатуу байгаад байгаа юм болов гэж бодогдоод байсан. Тэгэхээр ер нь бас юу л да. Өсвөр насны хүүхдүүд чинь зөвхөн гар утас гэхгүйгээр одоо нөгөө бие махбодын хувьд бэлгийн одоо хөгжил явагдаж байна. Сэтгэл зүйн хувьд их өөрчлөлтүүд орж байна. Тэрүүний үзэж харж байгаа зүйлүүд зөвхөн гэртээ ингээ компьютер тоглоод утсаа ухаад хахаас илүүтэйгээр ялангуяа эрэгтэй хүүхэд бол тийм ээ спортоор хичээлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл нөгөө бэлгийн даавар гормон маш хүчтэй идэвхтэй ялгарч идэг. Эргүүлээ тэр хүүхэд тэр их хөөрлийг нэг тийш нь одоо чиглүүлэх шаардлагатай болж идэг гэсэн үг. Тийм яг үнэ зөв зүйл рүү тий. Тэгэхээр та хүүгээ спортоор хичээлүүлэх. Энэ маань өөрөө бие махбодын хөгжил талаасаач тэр одоо өсөлтийн бэлгийн даавар гормоныг зөв одоо удирдан чиглүүлж байгаа процесс болж байдаг. Хоёрдугаар тэр чинь нөгөө ирээдүйн эр хүн бэлтгэгдэж байна тийм ээ. Цагийг зөв зохистой өнгөрүүлэх, өөртөө анхаарах, зам зорилго чиглэлтэй байх, тийм ээ. Бие махбодын хөгжил талаасаач тэр. Тийм учраас ер нь бол өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг илүү нөгөө спортоор хичээлэх юм бол илүү зөв нөгөө одоо зорилго тэмүүлэлтэй ч юм уу зан үйлийн одоо сэтгэл зүйн хувь зөв төлөвшөл явагддаг гэж үздэг. Тийм. Одоо тэгээд нөгөө одоо энэ цахим донтолт байгаа штэ. Иннээс болоод ер нь хүүхдэд ямар сөрөг нөлөө гарч ирэх үү? Яг бүр ингээд одоо бие физиологи болон сэтгэл зүйн хувьд ямар шинж тийм ямар шоу одоо ингээд бүр одоо дөрөөллүүд ингээд гарч ирэх үү гэж бүр асуумаар санагдаад. Ер нь бол хамгийн ихний өөрчлөлт бол зан үйлийн өөрчлөлтөнд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхэд тийм ээ нөгөө амьд харилцаанд орохгүйгээр тэр нөгөө хатуу бие техник ч юм уу тэр техник технологитой харьцах тусмаа улам хүүхдүүд хүндий зан үйлийн хувьд яг нь илүү тошгон ч юм уу ингээд зан үйл өөрчлөгдөж эхэлнэ. Айжмаар яг нь эсэргүүцлээ илэрхийлж эхэлнэ тийм ээ. За бүр цаашлаад ингээ бие махбодын хөгжил төрөлтөд өөрчлөлт орж эхэлнэ гэж үздэг. За тэр бол ойлгомжтой одоо хараа муудах ч юм уу тийм нойр гуудах. За тэгээд ингээ бүх төр болгох ч гэдэг юм уу гих мэтчлэн бие махбод сэтгэл зүйн хувьд маш их хортой. Тэр ч утгаараа ингээ донтолтын бас төвүүд дээр очиж ажиллаж байдаг. Ер нь бол донтолттой хүүхдүүд маш их ирдэг. Ерөөсөө ингээд нүүр ерөнхий төрх ингээ гүлэвчдэг ч гэдэг юм уу нүд хөхрөлттэй ч гэдэг юм уу маш их одоо гүнзгий өөрчлөлтөнд орно. Тэгээд одоо дийлхэ барайл нөгөө сэмүрт дээр ч юм уу аваачдаг л да. Гэтэл өнөөдөр бид нэр тийм хүнд болохоос нь өмнө бас ингээд маш боломжит хувилбаруудаар бас хүүхдийг яах нь зөв аргуудаар найз нөхдөд гадуур одоо найз нөхдөд хамт цагийг өнгөрүүлэх ч гэдэг юм уу хамтаа хичээлээ бэлдэх ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар янз бүрийн сонирхолтой аргуудаар бас ийм цахим донтолтоос бол хамгаалах боломжтой. За тэгэхээр дахиад нэг асуухад ер нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн ер нь онцлогуд ер нь ямар байд юм бол энэ талаар та нэг жоохон тайлбар өгөөч. За ер нь яг өсвөр насныг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-аас 19 насаа гэж тодорхойлоод байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд баг энэ онцлог нь бүр 10 наснаас өмнө 8-9 ч баг илрээд байна тийм ээ. Тэгэхээр яг ямар онцлог илэрж ивэл хүүхэд маань өсвөр наснаа шилжиж байна. Өсвөр насны онцлог илрээд байна гэж ойлгох вэ гэхээр маш хэд одоо томоохон онцлог шинжүүд байна л да. Нэгдүгээрт бол хүүхэд би том хүн болсон гэсэн мэдрэмж хүчтэй төрж идэг. Би том хүн болцсон. Би өөрөө энэ асуудлыг шийдмээр байна. Би ингэмээр ингээ зөрүүдлээ тийм ээ. Өөрөө би даах гэсэн оролдлогоодыг хийлгээд бид нар ингээл чи ямар том толгойтой чи инглээ тэглээгээл ярьдаг тийм үү. Энд чинь өөрөө хүүхдийн одоо сэтгэл зүйд яах нь би том хүн болцсон. Өөрөө бие дагаа явчихна асуудлыг шийдэж чадна гэдэг онцлог илэрж байгаа учраас бид нар хүүхдийнхаа нөгөө үзэл бодлыг хүүхдийнхаа сонголтыг хүндлэх шаардлага гараад ирж байгаа гэсэн үг. За дараагийн нэг онцлог нь болохоор яг үндсэн гол үйл ажиллагаа гэж байдаг. Энэ насны хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн үе тэнгийнхэнтэйгээ харилцах сонирхолтой байж. Үе тэнгийнхэнтэйгээ л илүү их цагийг өнгөрөөгөөд үе тэнгийн найзуудтайгаа л илүү одоо хөгжилтэй янз бүрийн зүйл хийх сонирхолтой болж идэг. Гэтэл эцэг эхчүүд маань өөрөө
найзуудтайгаа хамт байх цагийн тийм ээ гарч болохгүй чи юугаа хийдгийг хамт тоглох гэлээ хамт ингэ тэнэх гэлээ гэд хитрхийг хориод идэг. Тэгээд ирэхээр нөгөө хүүхдийн чинь онцлог нь өөрөө үе тэнгийнхний харилцаа учраас тэр хэрэгцээ нь хангагдахгүй болоод ирэхээр үл ойлголцол үүсээд худлаа яриа гардаг болдог ч юм уу тийм тавтлагатай тийм юмтай гэдэг нөгөө найзуудтайгаа уулзах гал. Тэгээд тэр найзуудтайгаа хамт байгаа цаг хугацаа нь өөрөө маш чухал байдаг. Яагаад гэвэл цагийг хөгжилтэй өнгөрөөх хамттай өнгөрөөх тэр нь хүүхдэд ерөөсөө тийм аз жаргалтай таатай мэдрэмжийг төрүүлж идэг. Тэгэхээр хүүхдийнхаа энэ онцлогийг харгалзаад эцэг эхчүүд маань яг найз нөхөд мэт харьцах хэрэгтэй гэсэн. Гэтэл эцэг эхчүүд нь заагаал нэг бол үглээл нэг бол хитрхи хянаал загнаал ингээд ирэхээр л үл ойлголцол үүсээд идэг. Тэгээ хүүхэд эцэг эхтэй таалагдахын тулд ч юм уу одоо уурлуулахгүй тулд худлаа ярьж эхэлдэг. Худлаа ярина гэдэг маань л ерөөсөө бидний хооронд үл ойлголцол үүсэл асуудал улам хүндрээрээд эхэлнэ гэсэн үг тийм ээ. Тийм учраас бид нар яах нь хүүхдийнхаа тэр найз нөхдөөгөө өнгөрөх цаг дээр нь хүүхдтэй итэг хүүхдтэй одоо тэр хамт цагийг өнгөрөөх хамтдаа тоглох ч юм уу хамтдаа яах вэ нэг их оройтгоор аюулгүй байдлыг хангаалт гадуур нэг цагийг өнгөрөх боломж нь олгоо энэ бол насных нь онцлог юм шүү тийм ээ. За дараагийн нэг онцлог болохоор бие махбодын хувьд бэлгийн божилт явагдсантай холбоотойгоор хүнийг хайрлах, дуурлах, үерхэх, нөхөрлөл тийм ээ энэ бол өсвөр насныхны хувьд маш чухал асуудал болж эхэлдэг. Тэгээ нэг талаасаа бас хүний амьдралын хамгийн дурсамжтай мөч бол өсвөр нас гэж үздэг. Хүмүүс нөгөө өсвөр насныхаа одоо анхны хайрын тухай ч юм уу болзоо, үерхэлгээл тэр зүйлээ ярьж идэг. Тэгэхээр энэ үе нь өөрөө энэ онцлог нь өөрөө яг ирээдүйн нөгөө одоо эхнэр байх, ирээдүйн одоо аав байх, эмэгтэй хүнийг яаж хайрлах, яаж ойлголцох гэсэн ийм туршлага болж өгч байдаг тийм ээ. Тэгэхээр хүүхдийнхаа хайр сэтгэлийн асуудал ч юм уу хүүхдийнхаа тэр үерхэл нөхөрлөл шохоорхолд бид нар бас зарим тал дээр хит их оролцоод идэг. Зарим тал нь хит их хориод идэг ч юм уу чи болохгүй ч гэдэг юм уу. Яг аюулгүй байдлыг хангаад бид нар тодорхой хэмжээнд дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ бэлгийн божилт явагдаж байгаа учраас тэр бие махбод өөрөө тэр бэлгийн харьцаанд орохыг ч юм уу бэлгийн амьдралтай холбоотой асуудлуудыг шууд сонирхож эхэлдэг, шууд шаардаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар мэдтгүү хүүхдэд бэлгийн боловсрол олгодгоо. Нэг бол нэг хальт яриад өнгөрдөг ч юм уу аль эсвэл тэр сэдвийг хүнддэггүй. Хүүхэд өөрөө хэдийн энэ талаар одоо маш их сошиал, маш олон сувгуудаас мэдээлэлтэй болсон байдаг. За тэгээ яг монголчуудын хувьд бол бэлгийн боловсрол бол маш хангалтгүй байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө тэр хичээл сургалт ч юм уу бас эцэг эхчүүд маань тэр талаар ярилцдаг. Тэгээд юугаар алддаг вэ гэхээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин ч гэдэг юм уу яг ингээд хаалганы ард бол ийм асуудууд маш их байдаг. Тэгэхээр би одоо яг нэг саяхан нэг юм төсөл дээр ажиллаад хүүхэдийн одоо нөгөө өсвөр насны эрэгтэй хүүхдүүд дээр очиж ажилласан сургалт хүмүүжлийн байгууллага дээр хуушнаар бол хүүхдээ хорих дээр тэгэхэд тэр хүүхдүүд надад юу гэж хэлжсэн бэхээр ийм хуулийн заалт байдаг гэдгийг ийм одоо ойлголтыг надад багш маань эцэг их маань хэлээд өгөхгүй яваа гэжсэн. Тэгэхээр тэр юу байсан бэхээр манай Монголын ч хуулинд өөрөө бэлгийн харьцаа насанд хүрээгүй хүүхдтэй бэлгийн харьцаанд орохыг завдсан бол шууд одоо хоригдох юм ялтай байдаг юм байна л да. Гэтэл нөгөө үерхэж байгаа хосууд маань өсвөр насны одоо хайр сэтгэлийн асуудлаар тийм ээ бэлгийн харьцаанд орохыг ингээ завддаг ч юм уу өөрснөө ингээ аль нь ингээ сонирхоод ороод үздэг ч юм уу магадгүй тий бүр ингээд одоо суун гэдэг олон жил үерхсэн ч юм уу ийм хүмүүс байдаг. Гэтэл эцэг их нь өөрөө эцэг ихээсээ айгаад энэ намааг одоо хүчрхийлэхийг завдсан ч гэдэг юм уу нөгөө айсанда тий аль эсвэл яах нь ямар нэгэн байдлаар эцэг их нь ингээд тэр хууль ямар нэгэн байдлаар л хууль цагдаагийн байгууллагад хандлаад бол тэр хүүхэд өөрөө одоо бэлгийн харьцаанд насанд хүрээгүй хүүхдээ бэлгийн харьцаанд орохыг завдсан гэдэг заалтаараа шууд одоо хоригдох юм заалттай байдаг. Тэгэхээр маш олон өсвөр насны хөвгүүд байсан. Тийм учраас бид нар энэ хууль эрх зүйн ойлголтыг өсвөр насныханд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ бэлгийн боловсролыг олох хэрэгтэй. Магадгүй тийм ээ хөвгүүдийн хувьд тийм ээ аав нар тэр одоо бэлгийн амьдралыг яаж зохицуулах талаар одоо заадаг ч гэдэг юм. Тэр спортоор хичээлхэн ч гэсэн тэр хөөрлийг одоо намжаахныг арга гэж үздэг тийм ээ. Тэгэхээр яг нь энэ бэлгийн боловсрол тал дээр ярихаас бол ичих зүйл биш юм байна. Бүр эртнээс те төсөөгөө жирэмслэлт айлсвал бэлгийн харьцаад яаж эмэгтэй хүн бие авч явах уу ч гэдэг юм. Ийм нарийн нандин зүйлийг ярихгүй орхигдуулснараа маш олон охтууд үр хөндлөлтөнд орж байгаа ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ насны онцлог нь өөрөө яг яагаад ийм эрсдэлтэй зүйлийг хийгээд байна гэхээр насны онцлог нь хоёрдугаар тархины хөгжил нь өөрөө тийм. Сэтгэл хөдлөлөөр удирдуулдаг. Өсвөр насны хүүхдүүд тий. Бид нэр илүү нөгөө уур тарих буюу илүү ухаалгаар юмыг ингэж анализ хийж бодож шийдвэр гаргадаг бол нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь шууд сэтгэл хөдлөлөөр юмд ханддаг гэсэн үг. Тийм ч учраас өсвөр насны хүүхдүүдийн дунд одоо амиа хорлогч гэдэг юм уу аль эсвэл тий янз бүрийн сөрөгийн зан үйлийг хийх донтолтонд одоо орохч гэдэг юм уу ийм асуудлууд гардаг. Тэгэхээр эндээс өөрөө хүүхдийг юу удирдаад байна вэ? Бие организм юу удирдаад байна вэ гэхээр чи энийг хийгээд үз.
энэ урамшуулагдсан мэдрэмж, энэ чадсан юм шүү, би энийг хийгээ чадсан шүү гэсэн мэдрэмжийг авах гад тэр одоо допамин гэдэг даавар гормон ялгараад байгаа учраас тэрнийхээ нөлөөгөөр тийм ухамсаргүйгээр тийм одоо сэтгэл хөдлөлөөрөө удирдуулаад янз бүрийн эрсдэлтэй зүйлүүдийг хийгээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ онцлогийг мэдэж аваад тэр хүүхдтэйгээ ярилцах яриа маань ч гэсэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасан тухай, хүүхдийнхээ насны онцлогийн тухай ингээд мэдээллүүдийг өгдөг байх хэрэгтэй байх нь тийм ээ. За одоо бас нэг сэдв маань болохоор нөгөө өсвөр насны хүүхдүүд болон одоо нөгөө насанд үүсдэг синдромууд гэж байдаг штэ тий. Жохон 2 настай хүүхдээс ахуулаад гээд насанд нэг онцгой синдромууд байдаг да. Тэр синдромууд дээр яг ямар насанд нь ямар одоо тий эцэг эхийн зүгээс зан ааш гаргаж харилцуул зүгээр идэм бол зөв. Ер нь одоо ингээл багаас нь эхлээл хүүхдийн онцлогийг мэдээл явсан хүн чинь яг өсвөр наснд нь зөв суурин тавиал явна гэсэн үг тий. Тэгэхээр одоо яг нэг жоохон багцлаад ярих тийм ээ. За 0-1 нас гэж үзье тийм үү. 0-1 насыг бол ерөөхдөө нялх нас гэж үзээд байгаа. Тэгээ яг энэ насанд хүүхэд одоо эцэг эхтэйгээ тогтоож байгаа тэр харилцаа холбоо маань өөрөө хүүхдэд ийм итгэлийн мэдрэмжийг төрүүлждэг. Энэ хүмүүст итгэж болох юм байна. Өөрийнхөө бие махбодод итгэж болох юм байна. Хороо дэлхийд итгэж болох юм байна гэсэн итгэлийн мэдрэмж. Тэгэхээр энэ мэдрэмж юунаас үүсдэг вэ гэхээр маш сонирхолтой л доо. Эцэг эхийн хайр халамж цацрагаанаас. Хүүхэд доороо шичээл үйлж гэн хин нэг нь очиод түүнийг хураалаад хин нэг нь хөхүүлээд хин нэг нь анхаарахаар энэ ээж гэдэг хүнд чи итгэж болох юм байна. Энэ хороо дэлхийд амьдрахад чи энэ хүн намайг хайрлж хамгаалах юм байна гэд ийм итгэлийн суурь мэдрэмж мөн ээнэгшлийн ийм мэдрэмж төрж идэг. Гэтэл бид нэр за тэр уйлж байгаа ойлгохгүй юм чинь одоо юм сонсохгүй юм чинь ойлгохгүй юм чинь гэл нэг тоохгүй те уйлуулаад байдаг ч гэдэг юм уу. Тэгээд ирэхээр нөгөө хөгт чинь намайг сонсохгүй байхгүй юм байна. Одоо намайг хайрлах хүн байхгүй байна гэсэн юм үл итгэсэн мэдрэмж төрж байдаг. Тэгэхээр тэр нөгөө ээнэгшил хүүхэд эцэг их хоёр онд үүсэхгүй байна гэсэн үг байна шүү дээ тий. За тэгвэл 0-1 насны дараа хүүхдэд 1-3 нас буюу балчир нас гэж үзье тийм ээ балчир нас. Тэгэхээр яг энэ балчир наснда хүүхдийн хамгийн гол онцлог бол зөрүү зан илэрдэг. Хүүхэд ингээл ээждээ тэрврүүлээл явж яснаа хөлд ороод хилд ороод ингээд тусгаар бие хүн болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр зөрүүдэлж яана гэдэг маань хүүхэд нөгөө яах нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Онлынхаа ойлголтоор бол одоо супер эго буюу нийгмийн хэм хэмжээнд өөрийгөө удирдах хянах юм чадвар суралцж байгаа гэсэн үг. Цэвэр бохирыг ялгахч гэдэг юм уу те. Тэгээд ирэхээр хүүхэд зөрүүдэлж эхэлж байна. Хүүхэд зөрүүдэлж яана гэдэг маань хүүхдийн хөгжил хэвэн явагдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэвээ. Яагаад гэвэл би өөрөө хоолоо идмээр байна. Би өөрөө хувцас өмсмөр байна. Би өөрөө босоод энэ гэрлийг унтраамаар байна. Би гэдэг нь шүү дээ, тий. Гэтэл бид нэр али чи идэж уух гэж ингээ асгаадах яасан заваарсан. Али би халуугатаад үгүй. Али би яарад байна. Али би хувцас чи өмсүүлээд гээл тий. Урдуур нь орж хийх гээл гэдэг. Энэ маань өөрөө энэ насанд хүүхдийн бие даах чадвар төлөвшчүүдийг нас гэсэн үг. Биеийн даалгаал хийлгэн асгасан ч зутгасан ч өөрөөр нь хийлгээд ирэхээр хүүхэд одоо өсвөр насндаач тэр одоо насанд хүрсэн хойноо тийм бие даах чадвартай хүн болж идэг. Гэтэл хэн нэгэн амруу ингээл байнга юм хийж өгөөд хахаар өсвөр насндаа хүртэл хоол хийж өгнө гээл хүлээгээ сууж яадаг ч юм уу те. Эхнэр хоол хийж өгнө гээл хүлээгээ сууж яадаг. Ийм бие даах чадвар нь өөрөө хангалттай хөгждөг гэсэн үг. Тэгэхээр би зүгээр ээжүүдтэй хэлэхэд хүүхдийн тийм ээ бие даах чадварыг яг нэг энгийн нэг үйлдэлээр л эхлүүлдэг юм. Бие засч сурахаас. Бие даагаал биеийн засалаа сурчих. Тэгэхээр хүүхэд бие даах чадварт айжмаар сурч эхэлдэг. Тэгэхээр нөгөө бие махбодоо хүүхэд нэг удирдах хянаад байна шүү дээ бие засна гэдэг маань. Гэтэл энэ маань цаанаа өөрийнхөө зан үйлийг удирдах хянах чадвар сурч идэг гэсэн үг. Бие махбодтой холбоотой юм л учраас би энд шээж болохгүй энд би бааж болохгүй гэж байгаа мэт боловч өөрийнхөө зан үйлийг хянах чадвар сурч байна. Насанд хүрсэн хойноо өсвөр насндаа за би ээжүүдээс ууралж болохгүй шүү. За би ингэж болохгүй шүү гэх хяналттай байх чадвар нь өөрөө яг тэр 1-3 наснд тавигддаг гэсэн үг. Сонирхолтой байгаа сте тий. Зүгээр нэг бид нар бие засуулж जैन зүгээр нэг хоол идүүлж जैन гээ ойлгоод исэн чинь эн чинь өөрөө хүүхдийн сэтгэл зүйтэй бүгд холбоотой хийж байгаа үйлдэлүүд маань. За тэгвэл дараагийн 4-6 насыг бол тоглоомын нас гэж үздэг. Тоглоом. Хүүхдийн гол үндсэн хийх үйл ажиллагаа бол тоглоом. Тоглоомоор дамжуулаад хүүхэд нийгмийн харилцаанд суралцж идэг. Одоо хамгийн энгийн жишээ авах тийм ээ. За монголчуудын уламжлалт нөгөө шагаа наадгаа байна. Шагаа тоглох. Шагаа тоглохоор бид нар ямар дүрм үрддэг вүлээ? Хөндөхгүй, зангахгүй гэл тийм ээ. Тэгэхээр нөгөө хүүхд чинь тоглоомороо дамжуулаад дүрм журмыг мөрдөж сурч байна гэсэн үг. Би энэ хүний дараа нислэн очор дараалаа хүлээх хэрэгтэй юм байна. Би энэ хүний хүндлэх хэрэгтэй юм байна. Энэ дүрмийг мөрдөх хэрэгтэй юм байна гэдээ яах нь яалж ялагдаж сурах дүрм журмыг мөрдөх нийгмийн харилцаанд суралцж байна. Багш сурагч болж тоглох, аав ээж болж тоглох ч гэдэг юм уу те. Тэгээд тэр тоглоомынхоо явцад бид нар нөгөө ирээдүйн нийгмийн одоо нэг гишүүнийг бэлтэж байгаа ахна штэ.
За тэгээд тоглоом өөрөө их ариун баялаг ээж аав нь яг энэ тоглоомын насан дээр хүүхдтэйгээ хамт тоглохдоо айгүй их анхаардаг байх хэрэгтэй. Энэ нь өөрөө хүүхдэд ийм урамшуулгдсан мэдрэмжийг өгч байдаг. Одоо ялангуяа ээжүүд бид нар чи ингээл гэртээ ороход хүүхэд тоглоол ингээ гэрээ буулгаал тавьсан байхад үгүй чи яста хамгийн буулгалаа хураа наатгаа ингэдэг гээл үж байдаг. Гэтэл тэр хүүхэд өөрөө ингээ өөрийнхөө ингээд орд харшаа бүрдүүлсэн гүнж мэтэр ингээд төсөөлөд сууж бат бид нар ороод чигнаал загнаа хайчиж байна гэдэг чинь хамгийн юм нураагаал одоо болон хураа гэж тий. Тэр чинь нөгөө хүүхдийнхаа уран сэтгэмжийг бид нар таслан зогсоочж байгаа гэсэн үг байхгүй. Аюултай байна. Аюултай. Тэгэхээр тэр тоглож явах тийм ээ. Яаж тоглож байгаа өө ээж нь тэгвэл ингээд нэг гүнж болоо зочилж оръё гэх тэр хүүхдийнхаа ертөнцөөр тэр хүүхдийнхаа мэдрэмжээр хамт аялах хэрэгтэй гэсэн үг тий. Гэтэл гэр цэвэрхэн байна уу, заваан байна уу гэдэг нь бидний зүгээр одоогийн ойрын л зорилго. Тэр хүүхдийн маань тоглож байгаа процесс бол хүүхдийн хөгжлийн маш таатай орчин учраас бид нар маш болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үг. Тоглоом өөрөө их ариун баялаг амьд хамт тоглодог байх хэрэгтэй гэсэн үг байна тий. Тоглоом чинь нэг насных нь онцлогтын гол ажиллах нь шүү дээ. За тэрний дараа хүүхэд сургуульд орлоо тий. 6-аас 12 насыг бол ерөнхийдөө сургуулийн бага нас гэж үзээд байна. За тэгээ нөгөө хүүхэд маань сургуульд орчоод тоглоомын үйл ажиллагаанаас сурах үйл ажиллагаа руу шилжиж эхэлнэ гэсэн үг. Хичээл сургалтын үйл ажиллагаа өөрөө маш чухал байр суурь эзэлж эхэлнэ. Яг энэ бага насанд нь тийм ээ сургуульд орсон үе өөрөө хүүхдийн нөгөө өөрийн үнэлгээтэй, өөрийн мэдрэмж, дутуугийн мэдрэмжтэй салшгүй холбоотой процессууд одоо сэтгэл зүйн асуудлууд яригддаг гэсэн үг. Багш хүүхдийг ялгуурлан гадуурхах, багш хүүхдийг бутаанд оромжлох ч юм уу те ийм харилцаа хүүхдэд өөрөө маш хүчтэй гэмтэл болгож үлдээж идэг. Тэгэхээр багш нар маань тэр хүүхдүүдийг тийм ээ гинэн цагаан сэтгэлээр тэр сургуульд ороод ирэхэд одоо хүмүүжилт нөлөөлөгч нэг шинэ хүн гараад ирж штэ тий мөн цэцэрлэгийн багш ч гэсэн орно тий тэр хүүхдийг урам хайрлсан дэмжсэн хайрлсан тэр хичээлийн багшаас илүү тэр хүүхдийн багш байгаад ирэхээр хүүхэд өөрөө хичээлдээ дуртай байх багшигаа хайрлах тийм дур сонирхолтой дуртай дурлаж хичээлээ хийж тэр хүүхдийн сэтгэл зүйн төлөвшөлд нөлөөлдөг байх нь. Тэгээ эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдийг одоо сургуульд орохлоход тийм ээ даалгавар хийх гэж байнаас даалан болж гин ингэж тэгж гин гэж яриад байдаг. Эн чин өөрөө одоо хүүхдтэй цаг гаргаж байгаа нэг чухал процесс гэж ойлгож болно. Нэг өгүүлбэртэй бодлого бодоход л тий одоо нөгөө хэрэм ингээ хуш модны самар дээр ингээл нислээ хідүүлсэн байгаад бодоход л хуш мод гэж ямар мод илээ хідүүлэн аяллаар явхад хэрэм харсантэй гээл дундуур нэг хөрхөн ярьдаг ч юм уу те гэх мэтчлэн бид нар ерөөсөө хичээлийг хичээл гэж ойлгох биш тэр амьдралыг заах хүүхдээ цаг гаргах маш чухал зүйлгээ ойлгочиход л болно. Тэгэл хүндрүүлэл өөрснөө хэцүүлгээд байвал хүүхэд ч гэсэн хэцүүгээд эхнээсээ хүүхдэд хоцрогдол үүсээд эхлүүл хүүхэд хичээлдээ дургу болно. Энэ дургу болж эхэлснээрээ хүүхдэд дутуугийн мэдрэмжүүд үүсдэг тий. Ингээд сэтгэл зүйн хувьд бол маш хэцүү байдлууд үүснэ яваа. За тэгээд түүний дараагаар одоо ерөнхийдөө бол нэг 10-аас 18 нас 19 нас орчмыг бол өсвөр нас гэж үзээд байна. Өсвөр насыгаа дотор нь бас өсвөр насны ихэнх үе, өсвөр насны дунд үе, өсвөр насны одоо хожуу үе гэж ингэж 3 ангилж үздэг. Тэгэхээр яг эхний одоо өсвөр насны ихэнх болон дунд үе бол яг эцэг эхчүүдээс маш их хамааралтай үе байдаг. За тэгээд энэ өсвөр насны бас нэг юм хоёр хямрал байдаг. Эхнийх нь болохоор би ингээд том хүн болсон, би өөрөө бие даа шийднэ гэд хитрхийн ингээд хараат бусаар ингэж асуудлыг шийдэх гэсэн хямрал. Нэг хямрал нь болохоор хараат байдлын хямрал. Том хүн болохыг хүсэхгүй, гэрээс гарахгүй, бүр би хүүхэд хിവэрэ баймаар байна гэд нэг том болцсон ирнээсээ нэг жоох хүүхч гэртээ ингээд хорогдоод байдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Би даах чадваргүй тий. Тэр чинь өөрөө бас сул талтай. Би даах чадвар, тэр олон нийгэм шиг ч юм уу тий. Янз бүрийн харилцааны туршлага хуримтлуулахгүй байгаад байгаа гэсэн үг тий. За тэгээд сая бол бид нэр өсвөр насныхаа онцлогуудыг ярьлаа. Ер нь бол би хин юм бэ гэд өөрийгөө таньж мэдэх нас гэсэн үг. Би одоо ирээдүйд яг ямар хүн болох юм бэ? За тийм ч учраас энэ модонд ороод байгаа хувцлалтыг ингэж дуурайж өмсвөл гинт үсмэсээ би буржгар хийлгмээр байна гээл те. Гинт би ийм хувц ийм одоо юм авмаар байна гээл. Аль эсвэл би ийм дугууланд явмаар байна. Би ийм юм хиймээр байна гэд хүүхдүүд яах нь өөрийгөө таньж мэдэх гээд тэр бүх зүйлийг даган дуурайж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар тэрийг зөвөр болох нь шүү дээ. Энэ хүүхд өөрийгөө олохгүй л байгаа. Энэ сонирхолгүй байсан юм байна. Одоо тэгвэл энэ юмыг өгөөд үзьгээд тэгээ өсвөр насныхаа сүүл үед хүүхд өөрийгөө олчдаг. Өөрийгөө танин мэдчихдэг. За тэгээд ирэхээр хүүхдүүд мэрэгжил сонголтоо яриад ертөнцийг үзэх хүсэлтэй болцсон тий. За би бол одоо ингэж амьдрий ийм одоо хүн болно гэл ирээдүйн тухай яриад илүү ингэ төлөвшсөн байдаг. Харамсалтай нь өөрийгөө таньж мэдэж чадаагүй ч юм уу буруу зам руу орсон ч юм уу тэдгээр хүүхдүүд маань одоо хичээл сургалт одоо ирээдүй гэсэн тийм зорилго байхгүй ч гэдэг юм уу ерөнхийдөө бол яах нь энэ маань яг эцэг эхчүүдээс шалтгаалдаг. Эцэг их өөрөө хүүхдээ хайрлсан, харьяалсан, хамгаалсан тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж өгөөг бол хүүхэд өөрөө ямар нэгэн бүлэгт очиод хариалагдчихдаг байхгүй.
Хүүхдэд ийм сэтгэл зүйн хэрэгцээнүүд гэж байдаг. Тэрний хамгийн чухал нь харьяалагдах хэрэгцээ. Би энэ гэр бүлд харьяалагдж байгаа шүү. Би энэ гэр бүлийн гишүүн юм шүү гэдгийг хүүхэд мэдрэх хэрэгтэй ахна штэ. Гэтэл эцэг их нь өөрөө тэр хүүхдийг ойлгохгүй, цаг гаргахгүй, анхаарахгүй байгаа. Тэгэхээр харьяалагдах хэрэгцээг хангахын тулд тэнд нэг хэсэг хүмүүс хөөе наашир годомчин те наашир хоёлаастаа тамхи татаа ингээ гэхэд хүүхэд тэр муу бүлэгт очиж харьяалагдчихдаг. Маш амархан. Тийм маш амархнаар ерөөсөө тэр үндсэн суур сэтгэл зүйн хэрэгцээг л хангахын тулд тэр хийж байгаа ажилт нь биш. Тэр арх уг тамхи татах ч юм уу зан үйлд нь биш. Тэр хүмүүстэй би харьяалагдж байгаа энэ бүлгийн гишүүн болж байна гэсэн хэрэгцээг хангахын тулд тийш очичдаг гэсэн үг. Тэгээд эцэг эхчүүд маань үл ойлголцол үүсэлэл хэр холдсон бэ? Буцаад ингэж авчирхад хэцүү. Үнэхээр ингээ асуудал хурцтаад яхад хүүхдүүдийн эцсийн сонголт өөрөө дийлдэхэ байна. Буруу зам руу орно, хэрэг төгт холбогдно. Нэг бол амиа хорлогч гэдэг юм уу. Ингээ хол санагдчихэж магадгүй бид нартэй юм хүн сэдв ярихаар. Гэтэл эн чинь ерөөсөө хүүхэд өөрөө маш эмзэгхэн асуудлыг шийдэхдээ өөрөө одоо яах нь ерөөсөө сэтгэл хөдлөлөөр удирдуулдаг учраас бодож явах хэвээр, мэдж явах хэвээр асуудлууд. За тэгээд өсвөр насны энэ онцлог маань нөгөө сүүл үедээ өөрийгөө таньж мэдээд яг нөгөө хүүхэд болон том хүн болохын одоо юм дундаж шилжилтийн ийм үеийг ингээд даван туулаад яг одоо ингээд залуу нас руугаа орж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэл тэр үедээ хүмүүс яах вэ? Хүүхдүүд хүмүүс энэ насны хүмүүс яах вэ гэхээр ажил хөдөлмөр эрхлэх одоо тийм ээ дотн одоо гэр бүл зохиогч гэдэг юм уу иймэрхүү одоо онцлог байдалтайгаар ингээд үргэлжлээд явна хүний хөгжил маань тийм. Сая ингээд таны ярианаас сонсч байсан чинь миний бас нэг мэдих кейс байгаа аахгүй юу. Тэр болохоор ингээд бүр интроверт. Тэгээд ингээд өсвөр наснда яг ингээд гэр бүлээс амар ингээд бүр холтцсон. Ерөөсө хинтэн ч ярихыг хүсдэггүй, хинт ч юу хүсэж байгаагаа хэлхийг хүсдэггүй. Ингэж явсараад одоо ингээд 22, 21 настай болсон. Тэнгүүтээ ингээд ямар ч амьдралын зорилгогүй. Тэгээд ингээд чи юу хиймээр байна гэнгүүт би юу ч хиймээргүй. Чиний хүсэл зорилго юу байна гэнгүүт ямар ч хүсэл зорилго алга. Би яах хичсгүй. Би зүгээр л ингээл оршиж юмар байна гэсэн хариулт өгөөд тэнгүүтээ гэр бүл нь одоо гинт ингээ сандраа те энэ хүүхдэд яг одоо ингээ туслахгүй бол энэ хүүхд бүр юу болоод байгааг ойлгохгүй ингээд одоо бүгд сандарч байгаа байхгүй юу. Тэнгүүд яг ийм байдалд орсон одоо 22 21-т гэж чи одоогоор бас хүүхэд л байгаа штэ авчраа сайн мэдгүй. Ийм одоо хүүхдэд ер нь яаж туслах уу? Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн дээр очих хэрэгтэй юу? Эсвэл өөрт нь цаг хугацааг нь өгөх хэрэгтэй байдаг уу? Энэ бас энэс ч арай бага насны хүүхдүүд ч тохиолдсон шүү дээ, тий? 17, 15, 14, 16 даа ч яж болно. Яг ийм одоо гацалтанд орсон юу ч хүсгээ байлцсан хүүхдэд яаж туслах вэ бид нар? За ер нь бол олон шалтгаантай л да тий. Үнэхээр тэр хүүхдэд одоо тулгарсан магадгүй одоо нэг над дээр иржсэн нэг кейсээс ярихад тийм ээ ингээ хичээлдээ явахгүй байна. Ямар ч нэг юм хийхгүй ингээ уцаа ухаал хөвч амьдралын зорилгогүй болсон. Энийг одоо яах вэ гэж сэтгэл зүйч дээр дагуулж ирлээ. Одоо ингээ та нэг туслаатгаач гэсэн. Гэтэл тэр хүүхдийн үндсэн шалтгаан юу байсан бэхээр уй гаш байсан. Тэр уй гашуутай байгаа найзаагаа алдсан учраас тэр хүүхэд өөрөө амьдралын идэхгүй, зүтгэлгүй, юу ч хийх хүсэхгүй, өөрөө ч тийм байгаагаа мэдхгүй тий. Тэгэхээр тэр хүүхэд яасан уй гашууг тайлаа, тасгартлаа уйлаад тэрнээс хойш одоо ээж нь тий бүр талархаад одоо ингээд хичээлдээ явж байгаа гэд. Тэгэхээр тэр хүүхэд яагаад амьдралын хувьд юм баригдмалч гэдэг юм уу янз бүрийн юм урам зориггүй ямар нэгэн асуудал үүсчихэд байна гэдэгт маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг бид нэр ингээд өөрөө ямар нэгэн оролдлого хийгээд өөрчлөх боломжтой байвал эцэгхийн тусламжтай өөрчилж болж байна. Эсвэл тэр хүүхдэд яг юу тулгарсан бэ гэдгийг зайлшгүй мэрэгжлийн тусламж үйлчлэгээ шаардлагатай л да. Тэгжээж бид нэр яхаа тэр хүүхдийн сэтгэл зүг цааш нь эрүүлэр, зөвөр одоо ингээд чиглүүлэх боломжтой. Тэгэхээр ер нь хамгийн чухал асуудал бол хүүхдийн сэтгэл зүйд анхаарья. Бид нар нөгөө материалын хэрэгцээнд анхаарат байдаг тий. Чимд ингээд хувц аваад өглөө, утас аваад өглөө ингээд чамайг хайрлж байна болж байгаа юм биш үү гэлээдэг. Гэтэл үндсэндээ хүн чинь өөрөө сэтгэлийн амт ингэж яриад байна тийм үү. Тэгэхээр тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйлийг мэдэж авъя. Тэрийг хангая гэдэг дээр анхаарья. Тэгэхээр саяны ярьсан зүйл бол харьяалагдах хэрэгцээ гэж ярьсан бол түүнээс цааш хүүхэд өөрийгөө хүндлүүлэх гэсэн хэрэгцээ гэж байдаг. Өөрийгөө нэр хүндтэй байх гэсэн хэрэгцээ, өөрийгөө хайрлуулах гэсэн хэрэгцээ гэх мэтчлэн маш олон хэрэгцээнүүд байна. Тэгэхээр тэр хүүхдийг хинч хайрлахгүй, тэр хүүхдэд нэр хүндтэй, тэр хүүхдийг хинч хүндлэхгүй, тэр мэдрэмжийг төрүүлэхгүй байгаа тахтчил хүүхдийн үндсэн суурь сэтгэл зүйн хэрэгцээ хангахдахгүй гэсэн. Тэгээд ирэхээр хүүхүүд ядг яг л ургамал шиг тий ингээл хоол идэл тийм одоо материалын хэрэгцээн дээр л тулгуурлаад. Тэгэхээр материалын хэрэгцээнд хангагдсан хэрнээсээ аз жаргалгүй амьдарч байгаа маш олон хүмүүс байна тийм үү. Тэгэхээр яг түүнтэй адилхан бид нэр хүүхдтэй амттай юм авч өгвөл гисийн цатгаал, тоглоом авч өгвөл болоо гэдэг.
Гэтэл сэтгэл зүй гэдэг чинь маш чухал. Хамтаа ярилцах, өөрийгөө ойлгуулах тэр хэрэгцээг тий. Хоёрдугаарт одоо ээжээ намайг хараач, ээжээ намайг сонсооч гэж яах тэр хүүхэд яах нь тэр хүүхдийн үндсэн суур хэрэгцээ биш үү? Ээж нь түүнийг хайрладаг, ээж нь түүнийг сонсдог, тий? Аав нь түүнийг хамт цаг гаргадаг. Хамгийн энгийнээр хүүхдийнхаа давуу талуудыг, урам зориг хийсэн зүйлүүдийг магтаж сайхан урам өгдөг. Одоо магтаал зөв буруу гэж яриад идэг. Энэ бол миний бодлоор зөв. Гэхдээ зөв магтаал бол зөв одоо сайшаал бол хүүхдэд маш гоё урам гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Магтаал дургүй хүн байхгүй шүү дээ, тий? Тэгэхээр яах нь хүүхдийн хийсэн үйлдэлийг магтаж өгөөч. Өнөөдөр миний хүү ээжигээ ажлаас ороод ирэхэд ямар сайхан амттай хоол хийцэн байна. Ээж нь чамдаа маш их баярлаа. Гэхэд хүүхдэд урам гэсэн мэдрэмж төрөөд за тэгвэл би аав ээжигээ өөр яаж баярлуулах вэ? Хали би гэрээ цэвэрлчихийгээд нөгөө амжилтыг ахиулах тухай бодож эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн үндсэн тэр суур сэтгэл зүйн хэрэгцээ ч гэсэн хинэгнээ сайхан үг сонсох тий одоо урамшууллагдсан тийм магтаалын үг сонсох ч гэдэг юм уу. Энэ бүх сэтгэл зүй чи өөрөө бидний харилцаа гэдэг зүйлээр дамжаал тэр хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг хангаж идэг л та. Тийм. Гэтэ үнэхээр амар хэрэгтэй зөвлөгөө миний бодлоор сая та өглөө. Ер нь бол бид нар ингээд эцэг эхчүүдтэй Монголын дийлэнх эцэг эхчүүд бүгдээрээ яг материалын тал дээр өөр хүмүүстэй хангадаг. Харин өөртөө хажууд нь байх болон сэтгэл зүйн хувьд дэмжих, урам өгөх энэ бүр ингээд айлд амар бага. Ялангуяа одоо үед айгүй их нүг ганц бие ээж аваад байдаг болсон. Тэнгүүд ингээд яалтчгүй ажлаа ээж амьдралаа авч явах уу, өөр хүмүүстэй анхаарал хандуулах уу ч гэдэг юм уу те. Энэ дээр ингээд бие амар олон хуваах ингээд шаардлага гараад байдаг болсон. Тэнгүүд ингээд яг амьдралын төлөө хичээж идэл нөгөө хүүхд нь хайцсан байдаг ч юм уу те. Энэ асуудал амар хэцүү. Тэнгүүд ингээд яг энийг ингээд одоо тэр аав ээжүүдэд те яаж тий тэнцвэртэй байдалд ингээд туслахын тулд ингээд амар олон сэтгэл зүйч ингээд надад миний бодлоор хэрэгтэй юм шиг санагдаад идэг байхгүй юу. Одоо шинэ би ингээ 10 жилд байхад ч юм уу сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс юм байгаагүй байхгүй юу, мэдгүй. Бид нар те өөртөө л мэдлэгээ олж авдаг. Бидний эцэг эх чинь бүгдээрээ нөө социализмын үеийн төгсгөлийн хүмүүс болохоор тэгж нөө зөвлөгөө өгөх бас мэддэггүй. Тийм болохоор ингээд яг энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг одоо тэмнэлттэй тийм байгууллагууд байгаа юу? Одоо хүүхдэд өөрсдөө хүсэж очиж болно шүү дээ. Тэр үед нь ингээд өнөө зөвлөгөө өгчдөг, туслаад дэмждэг тийм газрууд байдаг уу манад? Манай Монголд бол одоо яг аль төвшөнд явж байгаа вэ? Хэр их хүмүүс очдог вэ? Сэтгэл зүйн өсвөр насны хүүхдэд одоо өгдөг зөвлөгөө аль төвшөнд байгаа вэ? Тэгээд бас өсвөр насны хүүхдүүдээ ч юм уу те сэтгэл зүйчдээр аваад очих гэхээр өөрсдөө дургуутсдаг ч юм уу. Тийм бол ямар нэг аргаар эвтэйхэн яаж ойлгуулж хэлж аваач уу? Зөв. Ер нь бол одоо сүүлийн үед бол сэтгэл судлал Монголд бол их хөгжиж байгаа салбар. Тэр ч утгаараа бүх одоо ихэнх ерөнхий боловсролын сургуулиуд бол сэтгэл зүйчтэй болж байгаа. Энэ бол маш том ололттой. Хүүхдүүд сэтгэл зүйчдэрээ очиод асуудлаа ярьдаг, зөвлөгөөгөө авдаг болж байна. Тэгэхээр сүүлийн үеийн хүүхдүүд бол илүү нөгөө сэтгэл зүйтэй анхаардаг. Сэтгэл зүйчдэр очих ёстой. Би ингээд энэ сэтгэл зүйчдэр очлооч гэдэг юм уу, иймэрхүү хөөрхөн кейсүүд байдаг. Тэгэхээр яг юм сэтгэл зүйн хэрэгцээ байна. Түүнийг бас авах ёстой гэдгээ мэдрээд бас тийм үйлчлэг авах тийм одоо сонирхол бий болж байгаа хүүхдүүдэд эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдээ сэтгэл зүйчдэр очио гэдэг дээр бас янз бүрийн байр суурьтай хандж байна л да. Бүр ингээд нөгөө асуудлыг хүндрүүлээд ирэхээр аваад ирдэг ч гэдэг юм зарим тохиолдолд за энэ нэг болохоо байх гадах шиг байна. Энийг нэг уулзуулчих. Нэг сэтгэл зүйч нэг шидтийн юм шиг те. Та нэг уул затгаач энийг нэг өөрчлөгдөхөөч гэдэг тийм ухааны. Тэгэхээр ихэнх хүүхдүүд ирж байгаа хүүхдүүдийн асуудал юунд байна вэ гэхээр хайр халамж дутагдсан хүүхдүүд л асуудалтай болчихдог. Яа ихэнх одоо тий хүүхд эцэг эхчүүд агуулад ирэхэд эцэг эхчүүдтэй л зөвлөгөө өгмөр санагдчихэдэг. Яг л ийм асуудлууд тулгардаг. Та дахиад яваад ирээ би тань үнэгүй зөвлөгөө өгье. Асуудал энд байна шүү. Та ирэхдээ ирэхгүй. Хүүхдийнхаа л одоо нэг хүүхдээ л ингээл нэг эд шидтэн дээр авчраал өөрчилж байгаа юм шиг байдалтай байдаг тий. Яг судлаад үзвэл Монголд бол доктортой үйл ажиллагаа явуулж байгаа маш олон байгууллагууд байгаа. За мөн дүүргүү хороонууд дээр ч гэсэн үнэгүй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүд сэтгэл зүйн мэрэгчлэтнүүд байгаа. Үнэгүй зөвлөгөө өгдөг утаснууд байгаа. Тэгэхээр яг үнэхээр үнтэй үнэгүй нь хамаагүй. Өнөөдөр хүүхдийнхаа сэтгэл зүйн төлөө цаг гаргаа тий тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг гаргасан цагт бид нар маш их зүйлийг одоо өөртөө юу хэмдэ маш их зүйлийг одоо олж авна. Гэтэл тэрний дараа бид нар маш их зүйлийг зардлыг гаргана. Гэтэл бид нар нөгөө хідэн төврөөс нарийнлаад ч гэдэг юм уу ингээд тоохгүй ч гэдэг юм за юу сэтгэл зүй за юу гэл ингээд тоохгүй хайж байгаа тохиолдлууд байна л да. Тэгэхээр би сая яг ингээд таны яриаг сонсож байхад бас нэг зүйлийг ярих гэж бодлоо л доо.
яг үндсэн ингээд нөгөө хүүхдийн одоо анхаарахгүй аль эсвэл нөгөө ачаалтаа байна гэл тийм асуудлууд бидний амьдралд ер нь түгээмэл байна. Хүүхдэд цаг гарахгүй Монголын одоо төгжрэлч гэдэг юм уу те ажлын ачаал гэдгээс шалтгаалаад маш их хүүхдэд орхигдуулсан юм мэдрэмжийг төрүүлж байна. Тэгэхээр энэ маань хүүхдэд бас айгүй хүчтэй сөрөг нөлөөнүүд үзүүлдэг л дээ. Бүр энийг даймжруулаад баг үл хайхрах хүчирхийлэлч гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо бид нар чинь ингээд сэтгэл зүйчид бид нар ингээд зүгээр нэг зураг зуруулаад гэр бүлийн харилцааг онцлоод үзэхэд хүүхдэд гэр бүлээсээ юм орхигдсон мэдрэмжүүд дандаа авцсан байгаа тохиолдлууд байдаг. Гэр бүлээс орхигдсон. А хоёрдугаарт айдас төгшүүрийн мэдрэмжүүд маш их байдаг. Тэгэхээр энэ айдас гэдэг чинь өөрөө хүүхдийн уул нь бас нэг сэтгэл зүйн хэрэгцээ аахгүй юу? Аюулгүй байдлын хэрэгцээ гэдэг. Гэр орондоо байхдаа аав ээжтэйгээ байхдаа аюулгүй 50 мэдрэмжийг авдаг байх хэрэгтэй. Гэтэл Монголын нийгэмд өөрөө архиталт маш их байна. Хүүхдээ одоо тоохгүй хайдаг ч юм уу, загиндаг, зоддог ч юм уу, иймэрхүү зүйлүүд байсаар байна. Гэтэл одоо би зүгээр нэг зүйлийг шууд зөрөгтэйгээр буруутгаад хэлэхэд хүүхдээ зодуулж өссөн, юу нь буруутсан гэж зүгээр сайхан амьдрал болж байна. Яс юмн дээрээ та ямар сэтгэл зүйн гэмтэл авснаа өөрөө ч мэдэхгүй байгаа. Хүүхдэд хизээч гар хурж болохгүй. Энэ тэнд ингээ хүүхдээ хөтөлж явж байгаа хэрнээсээ ингээл гутчаал, зохиол, зандраал явж байгаа хүмүүс ямар муухай харагдаг ш. Эн чинь өөрөө хүүхдэд учруулж байгаа маш том сэтгэл зүйн гэмтэл. Маш том сөрөг нөлөөтэй тэр хүүхдийг хайрлах ёстой, инхрийлэх ёстой. Тэг чадахгүй байлаа гэхэд ядаж битгий зодож зохио. Гэтэл энэ өөрөө хүүхдийн тархинд яаж нөлөөлдөг вэ гэхээр хүүхдийн тархины хөгжил тийм ээ ерөнхийдөө мэдрэлийн эсийн холбоосын зарчмаар хөгждгийн хүүхдийн тархи. Тэгэнгүүт тэр үйлдэлүүд давтагдаад ирэхээр биднэрт яах нь ийм одоо холбоос үсээд айдасч гэдэг юм уу одоо янз бүрийн одоо траума, гэмтлүүд үүсэж байна тийм үү. Тэгвэл айдас гэдэг зүйлийг тухай жоохон дэлгэрүүлээд ярихад ихэнх хүүхдүүд ийм айдастай байгаа юм л да. Аав нь архиулаа, аав ирээд намайг битгий зодоосоо, бүтэн ортой хонох юмсан, ээж битгий загнаасаа гэл тэр хүүхд зөвхөн аюулгүй байдлын хэрэгцээг хангахын тулд амьдардаг гэсэн. Хэрэгцээ нь яг тэр төвшөнд ингээ гацчдаг гэсэн. Гэтэл хүүхдийн тарих хөгжөхдөө яг ийм салаалсан гар шиг сертэн калибрээр мэдрэлийн эсүүд хоорондоо ингэж холбоо тогтоох замаар хөгждөг. Тэр хүн айхаараа ямар үйлдэл үзүүлдэг вүлээ? Ингээд хураан тий дуугаа хураагаа яг үнэ. Тэгэхээр хүүхдийн тархины мэдрэлийн эсүүд агшиж яадаг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн хөгжил яг тэр төвшөндөө гацаж айдастай хүүхдүүд юм сурахгүй, айдастай хүүхдүүд хөгжихгүй, ерөнхийдөө сэтгэл зүйн өөрөө зөвхөн тайван байхын төлөө л ажиллана гэсэн үг. Тэгэхээр ийм чухал зүйлийг бид нэр хүүхдэд том дуугаар загнаал тэр тархийг гэмтээгээд байгаагаа тий хүүхдэд зодоол айлгаал эн чинь өөрөө хүүхдийн тэр сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгөхгүй. Тэгснээ зодсныхоо дараагаар за наашир али үнсээ аль ээж амтай юм авч үгүй гэл тэгээд тэрийг ингээ арга цаачих юм шиг боддог. Тэгэхээр яг хүүхэд бага насндаа бол эцэг хийгээ хөөх юм нөгөө шүүлтүргүй хайрладаг юм л та. Тэгэл зодсон загнуусан ч ээж аваагаа хайрлаа л идэг. А гэхдээ тэр өөрөө маш тод одоо тархинд бол яг нь үл ухамсарлагдахад маш хүчтэй програмаар суугаалгаа гэсэн компьютероор бол бичигдээл байгаа. Ээж намайг зодож ийсэн, ээж намайг загинжсэн, ээж намайг алгадчихсэн гэл тэ. За тэгээ нөгөө чинь насанд хүрсэн хойноо ч юм уу өсвөр насанд хүүхдэд зодох байдлаар ч юм уу зөрүүлээд эцэг хийгээ хайрлахгүй байх байдлаар илэрч идэг гэсэн. За тэгээд монголчууд маань хүүхдээ тийм ээ маш сайхан хайрлж одоо инкрилж, тэрвэрж, үнсэж, гой сайхан үгийг хэлж, уран мөгч ийм гой шинжлэх ухаанчаар бас тийм зөв хүмүүжлийн эерэг аргуудаар хүмүүжүүлэх юм бол тэр хүмүүс ч өөрөө эргээд бусдад сайхан үгийг хэлдэг, бусдыг тийм ээ хүндэлдэг ийм зөв иргэнийг бид нэр төлөвшүүлэх нь шүү дээ тий. Бид нар ч одоо нөгөө хүүхдийг л зөв хүмүүжүүлжээвэл ирээдүйн бас Монгол улсын хөгжил төөч гэсэн саншгүй холбоотой гэж үзэж байгаа тий. За өнөөдрийн бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн удаад бидэртэй дахиж хамтран ажиллаж бидний урилгыг хүлээж авч ирж бид нартай уулзаарай гэж танаас хүсэх юм аа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.